ажил хайж байгаа иргэдийн хоорондын одоо уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл хүргэх үүднээс бид ийхүү Mezi Expo зохион байгуулж байгаа. Энэ сэдвээр өнөөдөр бид ярилцах гэж байна. Ер нь ажлын байр хөтөлбөрийн зах зээл дээр хэр ингэж тайлах вэ? Ер нь хөтөлбөрийн зах зээл дээр бол ажлын байр сайн байгаа. Одоо жишээлбэл улсын хэмжээнд гэхэд 5,000 ажлын байр байж байгаа гэж яг жишээтэй. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгэлтэй гэхэд 1,000 гаруй ажлын байр байна. Яг манай одоо дүүрэг дээр анхан шатн дээр ихэд 720 ажлын байр бол бэлэн байна. Одоо яг манад хүн ирээд ажилд орё гэх юм бол компаниуд нь авахд бэлэн ажлын байр гэсэн үг. Гэтэл гудамжаар дүүрэн ажилгуулаад зөвшөөрсөн иргэд байна л да. Яагаад энэ хүмүүс энэ ажлын байранд очихгүй? Ягаа энэ бол нэг 2-3 шалтгаантай л да. Тухайн иргэд маань өөртөө одоо ажлын байрны тодорхойлт буюу ажлын байрны нөхцөлийг хангах байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол тэрхээр иргэд маань ажил голж байна. Ажлыг яг чин сэтгэлээс энэ ажлыг хийчих гэсэн тийм төсөл ирмэлзэл байна жоохон тун таарах юм болов уу гэж. За гуравдугаар нэг зүйл бол бичиг баримт болон боловсролын түвшингээс болоод зарим нэг ажлууд дээр бол гологдоод байгаа. За. Ажил голж байна гэдгийг би гайхаад байна л. Гэсээр нэ ажил олохгүй байна л гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Ямар бол ямар ажил хийчихгээд. Эсвэл ажил олгогчдын тавьсан шаардлага эндүү өндөр байдаг юм уу? Ер нь бол одоо ажлын хөдөлмөр эрхлэлтийн нэг ажлын байрны эрүүл нийлүүлэлт гэж яриад байгаа та бүхний ингээд зохион байгуулж байгаа нэг бид бол их дэмжиж байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр эрүүл нийлүүлэлт хоёр тэмцэх юм бол их сайн. Тийм ээ. Тэгвэл баланслахгүй зөрүүл бас тийм тодорхой сайн биш. Тэгэхээр ерөнхийдөө одоо ажилгүй иргэд Монгол улсын хэмжээнд аявих байгаад байна гэж байгаа. Тэгсэн мөртлөө ажил нь бас байгаад байдаг. Тэгээ яагаад энэ хоёр хоорондоо ингээд эрэлт нийлүүлэлт хоёр тэнцэхгүй байна гэдэг асуулт гарч ирнэ дээ тий. Тэгэхээр таны түрүүний ярьдаг ажилгүй иргэд маань яагаад ажил олгогчид өндөр шаардлага тавиад байна уу гэдэг би тэрэн дээр л үгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл манад гэхэд одоо 700 орчим ажлын байр нь одоо нэг анхан шатны нэг дээр нэг цэвэрлэгч, үйлчлэгч тийм ээ. Дээр нэмээд одоо цагийн ажилтан, дээр нэмээд барилгын туслах ажилтан гэдэг ажлууд бол одоо манад байнгын 200 ажлын байр бэлэн байна. 138-аас 200 ажлын байр. Энэ ажлын байруудад залуучд очиод өөрсдөө шантраад. За. Тэг бид одоо энэ ажил дээр 3 хоног ажиллаад 7 хоног ажиллаад ажлаа хичээвчдэг. Тэгээд тэрний дараагаар дахиад нөгөө газар нь ажилтан хайх жишээтэй. Иймэрхүү. Нэг зарим нэг нөхцөл дээр тусгай тийм ажлын байрууд гэж байдаг. Энэ тусгай ажлын байрууд дээр бол шаардлага тавьж хүн олдохгүй тийм асуудлууд гарна шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө манай дээр байгаа энэ 720 ажлын байранд бол ямар ч одоо Монгол улсын иргэ очиж зуршлагтад бэлэн ажлын байр байхгүй. Хүн бол одоо жишээлбэл би иймээр хасагдчихна гэдэг ажлын байр тийм нэг өндөр тийм шалгуур тавьсан ажлын байр бол биш байна. Тэр өөрөөр хэлбэл хөтөлбөрлөх чадваргүй байна гэж ойлгож болох залуучуудыг хүсэлгүй байна гэж би хэлмээр байна. За. Жишээлбэл одоо ажлын байрны залуучуудыг ингээд ер нь одоо Монгол улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэж байгаа таарах ингэж гараад байгаа. За энэ дээр би яагаад энийг хэлж яах вэ гэх юм бол одоо ажлын байранд зуршлагдсан иргэд ингээд орохоор 1 сар ажиллаад 2 сар ажиллаад дахиад өөр ажлын байр гардаг. Эсвэл өндөр цалинтай ажил гэж. Өндөр цалинтай ажил хийхин тулд өндөр боловсрол хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би энэ залуучуудын хүмүүсийг очиод ингээд ажлын байраа хайчаа яваад байгааг нь өөрөө хүсэлгүй байна гэж хараад байгаа. Цалин ерөнхийдөө тогтоодгийн. За жишээнд барилгын туслах ажилтан. Барилгын туслах ажилтан бол 2011-12 оны ихээр бол 15 мянган төгрөг байсан шүү дээ. Өдрийн цалин. Нэг өдөр ажиллаад 15 мянган. Одоо бол барилгын туслах ажилтан 40-50 мянган төгрөг. Энэ 40-50 мянган төгрөг гэдэг бол ерөнхийдөө одоо төрийн албан агчдаас бол маш өндөр цалин шүү дээ. Тэгээд яг нөхцөл нь жоохон хүнд байдаг бах. Тэгээд шантраал за энэ ажлыг хийхэд ийм байна гэдэг байдлаар л ерөөсөө хайчаа явуулдаг юм л. Бид бол одоо энэ барилгын туслах ажилтан энэ харуул хамгаалалт үйлчлэгч эднэр дээр бол ерөнхийдөө жилдээ бол маш олон хүнийг зурчилдаг шүү дээ. Маш олон хүнийг ажилд оруулдаг. Тэгэл 3 сарын дараа 2 сарын дараа нөгөө байгууллага нь дахиад буцаад ханддаг. 7 хоногийн дараа 3 хоногийн дараа буцаад хандж байгаа байгууллага шүү дээ. Ажил нөгөө хүн орчих яваад өчтөө дахиад ажилд ирэхтэй байна гэдэг. Бид одоо жишээлбэл энэ хугацаанд гэхэд л одоо анхан шатн дээр дүүрэг дээр гэхэд бид нэр 660 хүнийг ажлын байртаа болгосон байна. Энэ одоо хугацаанд үлдэж байгаа 3 сард энэ тоо нэмэгдэнэ. Жишээлбэл манай дээр байгаа ажлын байр энэ жилийн хугацаанд бол 1520 ажлын байр байсан. Тийм ээ? 1520 ажлын байрнаас одоо 720 ажлын байр байна. Манад хандаж бүртгэлгүй ажилчдын доо гэх юм бол 1029 ажилтан одоо би идэвхтэй ажил хийж байна. Би одоо энэ үгээрээ ажилтаа болмоор байна гэсэн бүртгэлтэй тийм ажлын идэвхтэй ажил хайгч бол бидэн дээр байна. Гэсэн мөртлөө энэ 720 ажлын байранд орохгүй шин.
Би бүр гайхаад байл л да. Уг нь ажлын байр нь байгаад гэдэг. Ажил хайж байгаа усууд нь байгаад гэдэг. Энэ юу дунд нь юу зохицохгүй байгаа юм? Миний бодлоор бол одоо энэ яг ажилд орох тэр хүсэл эрмэлзэлтэй хүн байна. Өөрөө ажил хайж штэ тэр хүнд тухайн ажил таалагдахгүй л байна гэж хараад байгаа. Эсвэл нөгөө ажил нь хүнд нэлээд жоохон хүнд хүчээр ажил байгаад тэр ажлаасаа хаширч байна. Магадгүй ажил олгогчд маань тэр хүнд хөдөлмөрийг үнэлэмж нь бага байгаад гэдэг юм уу? Одоо анх бол одоо 11, 12, 13 онд бол би баг гэж харж ирсэн. Одоо барилгын туслах ажилтан те 15-аас 20 мянган төгрөгийн цалин. Одоо 40-с 50 мянган төгрөгийн цалин бол би бас тийм бас муу цалин биш гэж харахгүй байна. Хамгийн баграх юм бол доотхоор бодох юм бол сая 100 мянган төгрөгийн цалин. Сая гаруй төгрөгийн цалинтай шүү дээ тий. Тэгэхэд хийхгүй байна гэдэг маань бас энэ хоёр одоо нөгөө мөнгөний үнэлэмж, сэтгхүүн үнэлэмж хоёр зөрөөд байна л гэсэн. Гэтэл Солонгос руу явуулна гэх юм бол визэнд очрлол бөө юм болдог үү? Тэг нь. 4-5 мянгаар очирлаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яг тэгээ шалгалтанд нь ороод тэнцэж байгаа хүн бол маш зөвхөн шүү дээ. Тэгвэл ийм хэрэгтэй юм бол дотооддоо хөлбөр эрхэлье гэдэг ийм нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм бол та ер нь бол одоо би одоо танай энэ өргөнүүлж байгаа үйл ажиллагааг бол маш их дэмжиж байгаа. Яг гэвэл хөдөлмөр эрхэлт байжээч ард түмэн хүчин. Хэрвээ хүн цалинтай орлоготой болж иж тэр айл өрх дивжин шүү дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагааг хийхийн тулд тэр хүний ухамсарт нь тэ ажил мэргэжлийн чиг баримжаа олох. Жишээлбэл анхан тэр хүүхдүүдийг анх мэргэжлээ сонгоход нь одоо хуучин бол нөгөө 5 жилийн төлөвлөгөө гэдээ гараа яваад идэг гэсэн. Тэрэн шиг за одоо энэ дараагийн 5 жилд ийм ажлын байр их өндөр тэ эрэлт хэрэгцээ ихтэй байх юм байна. Нэг хэсэг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Барилгын инженер гэдэг ажлын байр бүр олдохгүй байсан. Инженер олдохгүй байсан тэ. Яг тэрэн шиг энэ ажлын байрны системчилсэн графикчсан төлөвлөгөө хэрэгтэй юм болов уу гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэр бас бодлого хэрэгтэй байна да тийм ээ. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар bir ажил мэргэжил шаардлагатай байна уу? Магадгүй үүний одоо эрсдлийг тооцох гэдэг юм уу? Ирээдүйг нь харах тийм ээ. Энэ цэс технологи өндөр хөгжиж байгаа энэ цаг үеид үнэхээр одоо компьютерийн мэргэжилтийн бидэнд хэрэгтэй байдаг бол ихтэй сургуулиудын сургалтыг ч гэсэн тийш нь чиглүүлэх заашгүй шаардлага байгаа нь харагдаж тийм үү? Сургалтын орчинтойгоо ч ер нь ойж өгсөд бол энийг бол ерөнхийдөө ингээд би төгсөгчдөө ингээд аваад үзье. Тэр төгсөгчд бас төгсөгч оюутнууд маань өөрөө юу хүсэж байна гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Тэгжээж энэ эрэлт нийлүүлэлт хоёр чинь тэнцэх ёстой. Ер нь төгсөж байгаа оюутан залуучууд маань арай илүү ихийг хүсэж байгаа байхгүй юу? Тэ одоо Монголд байгаа хэмжээнээс илүү ихийг хүсэж байгаа. Тэгсэн мөртлөө таны дөрөвний ярьдгаар бид гадаадд очиж ажиллахад бэлэн байна гэж яриад байгаа нь тэ яриад байгаа. Тэгэхээр тэр гадаадд очиж ажиллах хэмжээний цалин Монголд өгч чадахгүй юу гэдэг асуудлыг бид нэг түнд тавих хэрэгтэй. Хоёрдугаарт цалингийн систем маань өөрөө ямар хэмжээнд байгаа вэ гэдгээ бид бас бодох хэрэгтэй юм шиг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тэтгэлгийг за Монгол Улсын засгийн газраас 2019 оноос эхлээд 100 мянган болж сар болгон 100 мянган тэтгэлэг авна. Хэр сонирхож байна. Үнэхээр тэтгэлэгтэй байхад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тал өндөр байсан тийм ээ. За тэтгэлэг олох байсан чинь дахиад суралцах нь багассан. Танаа дээр яг энэ байдал үнэхээр ажил. Гарна. Энэ бол ерөөсөө яг тэр олгож байгаа мөнгөндөө бас их чухал биш юм шиг байгаа. Ерөнхийдөө одоо энэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр гарсан хүн бол маш чадaltaй ажилтан гарч байгаа шүү дээ. Мэргэжлээ ажилтан гарч байгаа. Энэ болсон хүчин маань өөрөө гараад хөрсөн дээр аягүй хэрэгтэй байхгүй эрэгтэй хүмүүс. Энэ хүмүүсийг маш их олноор төгсгөх нь яг тэр тухайн хэрэгцээт мэргэжлэр нь төгсгөх нь бол өөрөө энэ улс орны бодлогод аягүй зөвөр нөлөөлж байгаа. Тэгээ сая засгийн газрын тэр шийдвэр гарч байгаад бол их баяртай байгаа л да бид. Яг энэтэй холбоотойгоор маш олон залуучууд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөх байх. Энэ мэргэжилтэй тийм олон сайхан залуучууд гараад ирэхээр одоо энэ хийхгүй байгаа ажлаас эхлээд ингээд нөгөө дунд мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээд ингээд хийгдээд явах байх гэсэн. Тийм төсөөлөл бол бидэнд бууж байгаа. Энэ бол их зөв арга хэмжээ авах гэж бодож байна. Сошиалар янз бүрээс мэдээлэл цэцэгддэг л да ажлын байр байна. Ихтэй сургууль төгсөн, дээд боловсралтай, барилгын туслах ажилтан авна гэсэн зар байлаач гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн мэдээлэл явдаг. 170 см-ээс дээш дээд боловсралтай ийм хүнийг Солонгос хоолны газар дээр ресторанд үйлчлэгчээр авна ч гэх шиг. Зүр магадгүй энэ бүхэнд хяналт тавих гэдэг юм уу ажил олгогчтойгоо хамтарч ажиллах тэр боломж нь ер нь одоо дүүрэг дээр ер нь ямар байдаг вэ? За дүүрэг бол бид бол нөгөө төрөөс гаргаж байгаа тушаа шийдвэртэй тогтоол тэр шийдвэрийг анхан шатны нэгжид одоо бүргээд явж байгаа байгууллага л да. Тэгвэл бид бол маш олон хувийн хвшлийн байгууллага болон манай дүүрэг дээр гэхэд жишээлбэл 660 аж ахуйн нэгж байгаа. Тэр 660 аж ахуйн нэгжтэйгээ бид нэр бүр нөгөө ажил олгогчдын зөвлөгөөн гэдэг 1000 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийдэг. Тэр ажил олгогчтойгоо том аж ахуйн нэгжүүдтэйгээ бид нэр гэрээтэй ажилладаг.
гэх мэтлэнгээр ингээд ажлын байрыг бол бий болгоод яваад байгаа. Хамгийн гол нь энд гарч ирж байгаа оюутан залуучууд маань хүсэл эрмэлзэл ямар байна л гэдгийг бид одоо жоохон бодмоор имрүүл ороод байгаа юм л. Би одоо жишээлбэл таны түрүүний ярьлаа штэ. Солонгос хоолны ресторан те дээд боловсралтай 170 жил хүн авна гэд ингээд зааштай. Тэгэхээр дээд боловсралт өгсөнд нэг диплом хүртэлцэн хүн бас тэнд очиод ажил хийх сэтгэхүүн ямар болох вэ те. Энийг эндээ ууж өгөхгүй бол нөгөө ажлын байрны эрэлт нийлүүлэл хоёр ч ерөөсөө уйлдаж өгөхгүй л байхгүй. Ажил олгогч хэлээд өөртөө ер нь ямар шаардлагатай байж байна? Ажлын байр байгаад гэтэл ажиллах хүн олдохгүй шүү дээ. Та бүхэнд энэ тал дээр ямар санал тавьдаг вэ? Яг нь төрийн зүгээс бол бид бол бодлогын бичиг баримтаар хангаж өгч байгаа шүү дээ. За ажил олгогч иргэдийг ажлын байраар хангах юм бол ийм урамшуулалт өгнө. Ажил олгогч иргэд одоо 5-аас дээштэй иргэнийг одоо хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах юм бол ийм урамшуулалт өгнө гэдэг иймэрхүү бичиг бодлогын бичиг баримтууд бол төрөөс гараа явж байгаа. Хамгийн гол нь ажил олгогчид маань сэтгэлтэй хүнийг авах юмсан. Одоо нэг юм хийчихье гэсэн өөрөө босоод ингээд ямиг хийгээд идэх хүн авах юмсан гэдэг болсон юм шиг сүүлийн үеийн ирмэлзэл. Түүнээс ш ингээд дүнгийн сууж байгаад нөгөө цаг нь дуусангууд нь босоод хинч хэлэхгүйгээр явцдаг хүнийг авъя гэсэн. Ер нь бол одоо хандлага арай ондоо болчиход шүү дээ. Ажил олгогч эзэдийн өөрсдийн хандлага маань сэтгэлтэй хүнийг аваад сургаад авчих юмсан. Мэржлгүүч байсан хамаагүй гэж шүү дээ. Эсвэл ажил олгогчид бол ганцхан юм. Хүний юм хийчих сонирхолтой хүнийг л авах юмсан гэсэн. Тийм л ажилчдаг болоод. Ажил олгогчид бол тэрийг хүсэж байгаа. Яг наад шаардлага хангахын тулд танаа хөдөлмөр халамжийн газар ямар ажил хийх боломж вэ? Өөрөөр хэлбэл ажлын байр байна. Тэр ажлын байранд шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэдэг юм уу одоо мэрэгшүүлэх тал дээр тийм ээ. Тийм боломж байдаг уу? Байдаг. Жишээлбэл манай нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болохоор энэ юуны сургалтын байгууллагууд үүдэг шүү дээ. Мэргэсэн сургалтын байгууллагуудтай хамтарч ажилтдаг. Одоо Абукаж байт юм уу те. Ингээд нэг мэргэжлийн сургалтын 10-45 хоногийн сургалтын төвөгттэй хамтарч ажиллаад хүмүүнийг мэргэжилтэй болгож байгаа. Мэргэжилтэй. Тэгэнгүүт нь тэр хүмүүс маань гараад нэг үсчин чийдэг юм уу, догооч чийдэг юм уу, догоод үнэлэх аваад тэгээд ажиллаа явах нь те. Яг энэ хүнийг бид болохоор ажил мэргэжлийн чиг баримжаа гэж зүйлд эхэлж суулгаж байгаа. Дараа нь тэр мэргэжлийн сургалтанд сууж байгаа. Ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг зүйлд яагаад суулгаж байгаа гэхээр энэ ажлыг чи эзэмшснээрээ ийм одоо хийж чаддаг болно. Ур чадвартай болно, тий? Одоо өсчин байх юм бол чи ийм ур чадвартай болно гэдгийг ойлгуулж тэрийг хийхгүй бол нэг тогоочийн курст нэг хуваараа сурсан нөхөр бол дахиж очингуудаа нөгөөхан хоол ингэж янз янзын сарж байгаа хийж сурчингуудаа за би тоогооч болсон гээл дахиж очиж ажлын байран дээр гологдол байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд хүний толгойтой нь ажиллаж иж дараа нь сургалт дээр дараагийн мэршүүлэх юм явуулахгүй бол бид болохоор ер нь систем яаж яваад байна вөхөр мэршүүлэх юм ингээд шууд ингээд түлхүү хүчээр шахуу одоо би ийм сурчих юм бол нэг мөнгө олоод ээж болох юм байна гэж бодоод нэг өсчингийн курс сурчдаг. Тэгээд чадваргүй тий хүний ажиллах юм бол тэр хүнийг тэгээд хизээж мэд асуулахгүй ш. Гэх мэтлэнгээр ингээд жоохон тийм ажил мэргэжлийн чиг баримжаа буюу тэр ажлын үр шимийг нь ингэж хүртэх ёстой юм шүү гэдгийг сургаж мэдрүүлж дараа нь сургалт нь явуулах нь их чухал юм шиг л бидэнд санагдсан. Та түрүү хэлсэн 700-аар ажлын байр байна гэж. За түүнээс илүүтэйгээр ажил хайж байгаа иргэд байгаа. Гэтэл тэр дунд нэг нас гэж нэг юм байна. Хэдийгээр 45 нас хүрсэн ч гэсэн тэр хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Амьдрах ёстой. Гэтэл ажлын байранда нас заачдаг. Энийг ажил олгогчтой ер нь яаж яах ёстой юм бэ? Зохицуулах ёстой юм. Ер нь бол ажил олгогч нар бол ерөөсөө бараг 35-аас 40-д заачж байгаа шүү. Харин 40-оос дээш насныхан ч бол эд нөгөө сэтгэлээр хөдөлмөрлийг суулгаж чинь байгаа шүү дээ. Угаасаа тийм. Тэгэнгүүт нь 40-оос дээш насны манай 45-аас дээш насныханд маань юу болдож байгаагаар харуул хамгаалт жижүүр тий гэдэг иймэрхүү зүйлүүд олдоо явж байгаа. Ууг нь сэтгэл нь байгаад идэг тий. Тэгэнгүүт нь ажлын нөгөө юун дээрээ заахта таны нөгөө тэдэн метр өндөр залуу гэдэг шиг насаа заачдаг. Энийг бол ууг нь бол ингээд энэ бол ерөөсөө яадаг вэ гэхээр яг одоо залуу хүн байх юм бол арай нөгөө бүтээмж нь өндөр гэдэг байдлаар тухайн компани уу тэр байгууллагууд бол бүтээмж харах гэж байгаа л да тий. Өөрөндөө ашигтай байдлаар мэдээж тэр чинь одоо хувийн компаниуд юм чи тэрийг л хардаг баг. Гэхдээ бүтээмжийг
сууснараа гарах уу, хийснээрээ гарах уу, сэтгэлгээрээ гарах уу гэдгийг л бас ингэж зааг ялгааг нь хармаар байгаа юм. Энэ дэр нөлөөлөх хэрэгтэй байгаа санаахан дээр. Ер нь Монгол Улсын засгийн газраас за хөлбөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөлбөрч гэдэг юм уу тийм ээ. За хууль эрх зүйн орчин гэдэг бол хангалттай хэмжээнд байгаа. За гэхдээ үнэхээр яг анхан шатантаа ч гэдэг юм уу хүрэх ёстой хүмүүстээ энэ үйл ажиллагаа хууль эрх зүйн орчин хэрэг амжилттай хүрч байна гэдгийг бол ялчгүй өнөөдөр за дүүргийн хөдөлмөрийн халамж үйлчилгээний хилцтэй бүртгэлтэй байгаа ажилгүй иргэд болоод за ажлын байрны тоог харьцуулаад харах юм бол одоо харагдана өөрөөр хэлбэл энэ дээр заашгүй юм хэрэгтэй байна. Тийм ээ? Бодлого бидэнд хэрэгтэй. Гэтэл бодлого ер нь хэр хангалттай байна. Монгол Улсын засгийн газрын зүгээс хөлбөр эрхлэлтийг дэмжих сан байгаа юм. Тэр сангийн хөрөнгийг өнөөдөр танай дүүрэг яаж авч ашиглаж чадчихжээ. Ашигтай ажиллаж чадчихжээ. Ер нь бол яг 2018 оногийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд 63.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсвөлөгдсөн байдаг. За тэрнийг бол нэг 5 ерөнхийдөө бол дүүргүүдийн хэмжээнд одоо энэ юуны улсын хэмжээнд бол нэг 5 хөтөлбөр тэгээ 2 арга хэмжээгээр хэрэгжүүлж явж байгаа. За энэ хөтөлбөрүүд бол ард түмэн буюу энэ анхан шатан дээр маш сайн хүрдэг. Хөтөлбөрүүд маань одоо жишээлбэл аж ахуй эрхлэлтийн хөтөлбөр ч юм уу, ажлын байрыг дэмжих хөтөлбөр тийм ээ. Дээр нь нэмээ залуучуудын гарааны бизнесийг эрхлэх хөтөлбөр гэдэг эднэргээд энэ 5 хөтөлбөр байгаа. Малч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөр. Энэ хөтөлбөрүүд яагаас би сайн хүрдэг гэж үзэж байна вэ гэхээр энэ хөтөлбөрүүдийг одоо жишээлбэл анхан шатны хүмүүс маш сайн мэддэг болсон. За би энэ хөтөлбөр дээр аваад энэ хөтөлбөрийн хэмжээнд би 2 жилийн хөтөлбөрт хамрагдана. Тэгээ 2 жилийн дараа энэ хөтөлбөрийг авсан мөнгөө буцаад төлнө гэх ингээд энэ хөтөлбөрүүдийг бол хүмүүс сайн мэддэг болчиход байгаа. За арга хэмжээгээ та бүхэн та дөрвөн ярьлаа. Энэ Ахмад мэрэгж нөгөө сан маань одоо ард түмэнд хэр сайн үрж байгаа гэж. Энэ сангийн зарцуулалтын дээр бол харьцангуй яригддаг, янз бүр яригддаг. Гэхдээ миний бодлоор бол одоо Чингэлтэй дүүргийн хэмжээнд бол бид бүхэн сангаа маш сайн ашиглаж байгаа. Нөөцөө маш сайн ашиглаж байгаа. Энэ нэг ч одоо жишээлбэл энэ санд байгаа мөнгийг үр ашиггүй зарахгүй тулд маш их тооцоо судалгаа тийм ээ маш их олон талаас нь тэр хүний судалж ич энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгээ яг хэрэгтэй үнд нь одоо жишээлбэл манай дээр 240 төсөл ирээд ирэхэд л бидэн дээр яг ингээд шалгаруулалт яваад ингээд комисс ажилд үнэлгээний комисс ажилд. Тэр комисс ажиллаад дуусахад нэг 120 хөтөлбөр шалгарч байгаа жишээ. Тэгээд ингээд нэг 60-60-аас 50% шалгарч байгаа жишээ тийм ээ. Тэгэхээр энэ хөтөлбөр бол нэлээд сайн хэрэгждэг гэж үздэг. Жишээ нь дүүр хөтөлбөр эрхлэлтийг дэмжих сангаас хичнээн төсөв зарцуулагдсан байдаг. Та хичнээн төсөл хөтөлбөртэй өгсөн үүнээс яг одоо хөтөлбөр эрхлэлтийг дэмжих гэдэг юм уу жижиг дунд бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэд юу хэрэг байдаг юм бэ? Иргэд сангийн хөрөнгийг иргэн төлөх мэдээ тэр чинь төсөл хөтөлбөрийн хэмжээнд авч байгаа юм чинь зээл аваад хийж байгаа шүү дээ тийм ээ. Буцаа олголт нь ер нь зээл төлөлт нь ямар хэмжээнд? За ер нь бол одоо дүүргийн хэмжээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд гээд ярих юм бол 5 хөтөлбөр байгаа. 5 хөтөлбөрийн одоо олголт нь бол ерөнхийдөө 92% олгогдсон байна. Одоогийн байдлаар. Тэгээд иргэн төлөлтийн хувьд бол яг 2015 оны иргэн төлөлтүүд байдаг. Яг одоогийн өгж байгаа иргэн төлөлт бол ерөнхийдөө ер нь нэг 60-аас 70% иргэн төлөлтөд явж байгаа. Энэ маань бас тийм муу үзүүлэлт гэж бид бас харж байгаа. 60-аас 70% иргэн төлөлт маань өөрөө ингээд хөөгдөж явж байгаад нийтээ оны эцэст болоод 2 жилийн дараа зарим 3 жилийн дараа л 100% тагаа ингээд шахагдаад явна шүү дээ. Тэгэхээр энэ иргэн төлөлтийн хувьд бол ер нь нэлээд гайгүй. Ер нь ямар төсөл хөтөлбөрүүд олгогдсон байдгийг? Ер нь бол одоо хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийг ур чадвар олох хөтөлбөр гэж байгаа. За дээр нэмээ залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гэж байна. Залуучуудын гарааны бизнес болон хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг хөтөлбөр. За мөн ажлын байрыг дэмжих хөтөлбөр. Тухайн хүн одоо нэг жижигхэн цехтэй байлаа гэхэд тэрийг би энэ мөнгийг аваад энэ цехээ улам том болгоно. Өшөө 2 хүн ажилд нэмж авна гэх мэтлэнгээр те. Өшөө Ахмад мэрэгчний зөвлөх үүрэгтэй хөтөлбөр гэж байдаг. Ахмадууд одоо тэтгэвртэй гарсан мөртлөө буцаагаад өөрийн эзэмшин мэрэгжил байгаа шүү дээ тэр хүн. Тухайн эзэмшин мэрэгжлийн дагуу буцаагаад хүмүүс зөвлөгөө олгодог. Өөрөө бизнес бас жижиг хэмжээний аж ахуй эрхэлж болно. Ийм хөтөлбөр. За хамгийн сүүлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэсэн ийм 5 хөтөлбөр бол дүүр дээр хэрэгждэг юм байна. Та гарааны бизнес болоод за тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлмөрийг дэмжихдээ сайн жишээ хэлээч. За ер нь бол одоо гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр дээр бол энэ жил бол манад нэг 6-аас 7 залуучууд шалгарсан. За энэ яадаг вэ гэхээр залуучуудыг бид бүхэн бүртгэж аваад эхлээд одоо Чингэлтэй дүүргийн хэмжээнд 65 залуу бүртгэгдсэн. Тэр 65 залуу бүртгэж авангуудаа бид бүхэн энийг нөгөө
өөрийнх нь хүсэл сонирхлогоор би нэг ийм хийх сонирхолтой гэдэг нэг төслүүдэд бариад ирэнгүүд нь нэгтгээд нэг баг болгож аваад хооронд нь өрсөлдүүлдэг. За. Тийм тэгэнгүүт нэг 20 60 дүүн чинь нэг 20 гаруй баг болно. Тэрийг өрсөлдүүлээд 7 багийн шалгаруулж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэр 7 багт нь тус бүр 10 сая төгрөгийн нөгөө дэмжлэг үзүүлдэг. Тэгэнгүүт нь энэ залуучууд маань 36 сарын хугацаанд 3 жил энэ нэг тэр бизнес төслөө хөгжүүлээд буцаагаад 3 жилийн дараа мөнгө буцаага төлчихдөг. Ийм юмнууд байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээр гэдэг юм бол манай дээр бол ер нь чиглэлтэй төргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол маш сайн явдаг. За. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо ингээд хүн харахад хөгжлийн бэрхшээлтэй гэж байгаа мөртлөө бараг эрүүл хүнээсээ илүү мундаг гой бүтээлүүд хийсэн хүмүүс зөндөө идэг шүү дээ. Гар урлалын мундаг бүтээлүүд хийж гин, өөрөө бүр юм токрим шин дээр ажиллаж гин, тийм ээ. Тэгээ бүр гэр хийж гин, имэйл хазаар хийж гин, ингээд мундаг юмнууд байдаг. Тэгээ ер нь бол Чингэлтэй дүүргийн бизнес инкубатор төв гэж үтээ. За бизнес инкубатор төвд одоо байж байгаа тийм хөгжлийн бэрхшээлтэй одоо нэг Анжин Дулам гэж эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй бол манахаас одоо төсөл хөтөлбөр аваад хэрэгжүүлж байгаа. Тэгэхэд бол тэр өөрөө авчаад энэ 5 жилийн хугацаанд буцаад 4 жилийн хугацаанд буцаад төлөх байхгүй. Хэдийн зээл авдгийг? Ер нь 5 сая хүртэл авдаг. Тэгээ 5 сая хүртэл дэмжээний зээл аваад 4 жилийн хугацаанд буцаад төлнө шүү дээ. Тэр хоорондоо маш их хэрэгэлтийн өрнө бий болгоцсон. Тэгээд бүр бараа таваар нь баг хангалттай ингээ гараа явж байгаа. Тэгээ бүр сүүл рүүгээ одоо 5 сая төгрөг арай багтаад байна тий. Одоо 10 юм уу одоо жижиг зээл юм уу 20 сая төгрөг аммаар байна. Энтергээд ирж байгаа тийм үү. Яг нүдэн дээр ингээ хөгжөөд боожж байгаа бас хүмүүс бол байдаг шүү дээ. Яг тэдгээрийн хөтөлбөрийн энэ боломжийг ашиглаж зах зээлийг нь бид хангаж өгөх хэрэгтэй тийм ээ. Өөрөөр хэлбэл таны түрүүний хэлснээр тэр имэйл хазаар хийсэн ч гэдэг юм уу гэр барьсан тэр хүмүүсийг борлуулах зах зээлийг нь бид бас олж өгөх хэрэгтэй. Тэр боломж юу нэ? За тэр боломж дээр бол одоо Чингэлтэй дүүргийн засаг дарга намын газраас Чингэлтэй үйлдвэрлэлүүд 1 2 3 гэсэн төв ажиллаулдаг. За тэр төвүүд нь байна яадаг вэ гэхээр одоо энэ манагаас зээл авсан болон Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан иргэд маань бүлдүрсэн бүтээгдэхүүнээ тэр төвүүд дээр ингээд тавиул заруулдаг юм байна. Тэр нь өөрийн гэсэн нэг менежертэй. Тэгээд манай дээр уцаа борлуулалтын дэмжлэгийг бас өгчдөг. Жишээлбэл одоо тэр хүн нэг газар очиод ингээд нэг 200 мянган төгрөг юм уу 100 мянган төгрөгийн лангуун дээр юмаа зарах хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгэх юм бол тэр манад одоо Чингэлтэй үйлдвэрлэл 3 төв гэж ажиллаж байгаа. 12 дугаар хороон дээр буюу Нарантуул, Хуучин Нарантуул хажуудалд хөдөлмөрлөлтийн дэмжих төв гэдэг манайх төв байгуулсан. Тэр төв дээр Чингэлтэй үйлдвэрлэл 3 маань ажиллаж хагаад тэр лангуунуудын үнгүү зогсоож байгаа жишээтэй. Одоо төр болохоор тэр нөгөө хөнгөлтийг үзүүлээд манайхаас юу авсан учраас өөрийнх нь хөнгөлтийг үзүүлээд тэр хүн бараагаа зараад шууд тэндээ бараагаа шууд өөрийн мөнгөө шууд тэндээ эргүүлэх боломжтой. Тэгж хангаж өгдөг байна. Та тэр ярилцлагыг юм хэдэ өндөрлж байна. Мэдээж ярилцлагынхаа хэлэн та бүхэн түрүүний ярьсан зүйлээс юу гэх анхаарал татж байгаа бол үнэхээр хөдөлмөрлөлийг гэсэн тэр хүсэл сонирхол эрмэлзлийг бий болгохын тулд ажил олгогчдоос та юу хүсэж байна? Нөгөө талаар сэтгэлээсээ ажиллах, тийм ээ хөдөлмөрлөх дотоод хөдөлмөр эрхлээд амьдралаа авах тэр боломж байна гэдгийг ажилгүй байгаа, ажил хайж байгаа иргэдэд мэдрүүлэхийн тулд юу хийх ёстой? За танд баярлалаа. Ер нь бол ажил олгогчдоос үсэх юм гэдэг юм бол олон ажлын байр шинээр бий болгоорой. Шинэ ажлын байран дээр чадвартай залуучууд олноор аваарай гэж хүсмээр байгаа. Хоёрдугаар ажил олгогчд маань хэд өндөр цензур бити тавиасаа тийм ээ. Иргэдийг түрүүн миний хэлснээр нөгөө зарим ажил олгогчд маань нөгөө сэтгэлтэй хүнийг аваад сургаад хөдөлмөрлүүлэх нь маш үр дүнтэй явах юм байна гэдэг ер нь ажил олгогчд ойлгоцсон. Тийм учраас тэрийг үргэлжлүүлэн хийгээд яваарсаа гэсэн үсэлтэй. За дараагийн нэг асуудал бол одоо тэр ажилгүй байгаа иргэдэд яах ёстой вэ гэхээр маш юм соён гээгүүрл сургалтын ажил мэргэжлийн чиг баримжаа олох зөвлөгөө олох үйлчлэгийг л маш их төлхөө хөрөх хэрэгтэй. Бид бол энэ дээр бол нэлээд сайн ажиллаж байгаа. Би тань түрүү хэлжсэн тэр өөрчлөлт чиглүүлэгчгээ байгуулахдаа бид нэр гэрээ хийгээд ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг ингээд бүр сурагч багшаар бэлдээд явж байгаа. Тэдний цаашгаа ингээд эцэг эхчүүдэд болон сурагчдад ийм нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд тэгээд нөгөө мэрэгжлийн эрхэн сонгох байж гэдэг юм уу те тэр сэдвээр ингээд заагаад явдаг тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол нэлээд үр дүнтэй болж байгаа. За баярлалаа. Энэ цагийн зочноор Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлцээний дарга
Азийн газрын эсрэтээр ажиллаа. За үнэхээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэх ямар хэмжээнд байна вэ гэх юм бол тооноос харах юм бол нэлээд зөрүүтэй байгаа. Гэхдээ энэ ажлын байрыг ажилтаа мэргэжилтэд боловсон хүчээр хангахын тулд хөдөлмөрийн зах зээлийн энэ бодлого төр засгаас явуулж байгаа үйл ажиллагаа олон нөлөөллийг үзүүлэх ёстой. За гэхдээ миний өнөөдрийн зочны хэлж байгаагаар үнэхээр хөдөлмөрлөх тэр чин хүсэлд эрмэлзэлтэй байх аваас ажлын байр бол байдаг юм байна шүү гэдгийг ойлголтыг авлаа. За мөн нөгөө талдаа ажил олгогчид маань хэд өндөр шаардлага тавьж тийм ээ. За ажиллах боломжтой одоо боловсон хүчнээ алдах нь өөрөөсөө бас эрсдлийг дагуулдаг юм байна шүү гэдэг юм ойлголтыг та бүхэн биднээрээ авсан байх гэж бодож байна. Үнэхээр төгс засгийн зүгээс хийж байгаа ажлууд байгаа. За гэхдээ анхан шатны нэгж дээр хүрэхдээ ямар байдаг юм бэ гэдэг мэдээллийг та бүхэн бас бидний ярилцлагаас авсан байх. Өөрөөр хэлэх юм бол ажил байна. Ажиллах хүсэл сонирхолтой залуучуудаа бид үнэлэх ёстой юм байна шүү гэдэг ойлголт ч гэсэн бидний ярианаас та бүхэнд хүрсэн байх гэж бодож байна. Танд их баярлалаа амжилт. Баярлалаа. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.